Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нүүбийн хуралтай давхцаж Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Чад, Нигер, Египт зэрэг улсуудын удирдагч нартай уулзсан байна. Тэрээр эх жилүүдэд Африкийн сэргээгдэх хэрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулна хэмээн мэдэгдэжээ. Бид 2020 оны хүлээлгүүгээр Африк төв, ялангуяа цахилгаанжуулалтанд боломжийн хэмжээний хөрөнгө оруулалт хийн. Франц улс 2016-аас 2020 оны хооронд Африкийн төслүүдэд 6 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийн гэдгийг өнөөдөр албан ёсоор мэдэгдэж байна. Франсуа Олланд цааш ярихдаа хөгжингүй орнууд Африкт экологийн өртөө. Тиймээс эдгээр орнууд хүлэмжийн гаралтыг бууруулах асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй хэмээн хэлсэн байна. Түүнчлэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама хэлэхдээ бид энэ хурлаар уур амьсгалын өөрчлөлтийг шийдэх гарцыг олно гэдэгт итгэж байна. Бид дэлхийн дулаарлын асуудлыг шийдэж чадна гэж бодож байна хэмээн хэлсэн байна. Энэхүү хурлаар хэлэлцэх гол асуудлууд нь дэлхийн дулааныг Цельсийн 2 градусаас хэтрүүлэхгүй хязгаарлах, улс орон бүр энд зорилтод хүрэхийн төлөө зүтгэл гаргах, нүүрс төрөгчийн гаралтыг бууруулахын тулд шинэ дэвшилтэд технологиг хөгжүүлж, дэд бүтцийг бий болгоход зарцуулах, санхүү мөнгөний асуудлыг шийдвэрлэх явдал юм.